шинэ бичлэгтэй тавтай байрал. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор 10 жилийн төгсөөд Солонгос руу ирэх гэж байгаа хүүхдүүдэд зориулаад засал хүүхдээ явуулах гэж байгаа эцэг эхчүүдэд зориулаад жаахан гэсэн мэдээлэл хүргэх гэж байна. Өөрөө яаж Солонгос ирсэн талаараа тэгээ яагаад Солонгосыг сонгосон талаараа хуваалцах гэж байна. За тэгээ бичлэгээ дуустал үзээрэй. За тэгээд би 10 жилийн төгсөөд ерөнхийдөө шууд Монст орно гэж боддог гэсэн байхгүй юу? Гадаад руу явах бодолтой. Гэхдээ эхний нэг жил бол ингээд Монголдо оюутан байгаад үзчихье. Оюутны амьдрал ямар хөө байдаг талаар нэг жоохон мэдрээд хий гэж бодоод тэгээд төгсөн гутаа Хятад руу явж сурах гэж бодож байсан. Би багаас яагаад ч Хятад руу явж сурах амар дуртай байгаад гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь 12 дугаар сарын 23 оны 3 сард 12 дугаар ангийн 3 сард гэсэн үг. Эцэг их магинт чи Австрали юм уу Солонгос явах уу? Тэгээд өөрөө нэг бодоод үзтээ. Аль нь чамд илүү тохирохоор байна. Тэгээд бид хоёр хариулъя гэдгийгсэн байхгүй юу? Юм утсан би шокнд орвол. Яа юу вэ? Ямар хэцүү хоёр сонголт вэ гэл. Хоёр талыг хоёулын аягүй сайн бодож утсан. Хоёуланд нь гэхдээ надаа ингээд намайг тосч аваад тэнтгэн амьдралд астал хамт байж өгөө, жоохон ингээд туслаад дэмжиж өгөх хүн огт байхгүй. Тосч авах ч хүн байхгүй. Тийм болохоор амар нухацтай бодох шаардлага гарсан байхгүй. За ядаж Австрали бананы таньдаг ах ихч байдаг бол за нэг тосоод авах хүнтэй юм чинь Австрали руу явчих. Шууд ингээд амар амархан шийдвэр гаргах юм ба жоохон боломжтойсэн байхгүй. Тэгээд хоёуланд нь ямар ч тийм хүн байхгүй болохоор бүр илүү нухацтай бодох шаардлага гарч ирж байгаа юм. Тэгээ Австралиг бодонгууд өртгөн аягүй өндөр, Солонгос болохоор гайгүй штэ. Тэгээ дээрэс нь би ингээд анхудаа гэрээсээ холдож үзэж байгаа болохоор гэрээ аягүй санах байх гэдгийг мэдчихсэн. Тэгээ амралтаараа ингээд гэрлүүгээ ямар санагдах байх гэдгийг олгоосаа урьдчилан мэдчихсэн. Тэгээ Австралиас ингээд гэрлүүгээ амралтаараа явъя гэж бодоход хоёр талын тикет аягүй өндөр. Тэгэхээр ч аягүй хэцүү. Солонгос болохоор хамгийн дээдэлтэй л 2 талдаа сая 600-700 л байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол бас гэж боломжийг Австралитай харьцуулахад шүү. Тийм болохоор ядаж амралтаараа гэртээ очиод авах боломжтой. Дээрс нь өртгөнжсэн гайгүй. Тэгээ очингуудаа би шууд ингээ ажил мажил болж аваад ингээ даалан гэсэн үг биш шүү дээ. Ажил мажил гэсэн олж авахд энэ хоёроос хоёлаа хэцүү болохоор ядаж тэр хугацаанд би гэрээсээ мөнгө авлаа гэж шууд Австралид байхад бол амар их мөнгө авна шүү дээ. Тэгээд Солонгос болохоор бас ч нэг Монголтойгоо дөхөм. Тэр талаасаа айгүй их бодож үтсэн байгаа. Тэгээд ирсэн хоёр улсын хувьд хоёул нь ингээд хэлний мэддэг бол зөө байхгүй. Энэ болохоор нэг аниансын юу камсаамнида гэдэг хоёр үг л мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд өсөм өсгэж мэдэхгүй заяа. Тэгээд Австрали руу явж бодвол ингээд 10 жилийн англи мэдлэг бол байгаа. Гэтэ тэр чинь амар өндөр гэсэн үг биш шүү дээ. Би англи бол тийм сайн мэн бол биш. Гэтэ бүр үнэхээр муу болоос биш заяа. Яг нэг жоохон тиймэрхүү гэж. Тийм болохоор ер нь ингээд жоохон Солонгос талтай ингээд ирсэн байгаа. Дээрээс нь манай ээж гоо сайхны бизнес эрхэлдэг хүн байдаг байхгүй юу. Тэгэнгუთ манай Монголд ч хамгийн алдартай Солонгос гоо сайхан байдаг үстэй. Та бүхэн ч гэсэн мэдж байгаах. Тэгээ би багасаа ингээд ээжийнхаа бизнес аяг туслаад ирсэн болохоор өөрөө ч гэсэн гоо сайхан аягүй хайбитэй. Тэгээ бизнес Солонгост яваад сурахынхаа хажуугаар гоо сайхны талаар судлаад ингээд бас ингээд тэнд ээжтэй хамтраас жоохон бизнес хийх боломжтой юм байна гэдэг талаас харсан байгаа. Тэгээ би Солонгосыг сонгосон шалтгаанаа ингээд ээж аваа танилцууллаа. Тэгсэн чинь зөв бай миний ах өстө болж ин тэгвэл чи Солонгос руу яваа. Тэгээ өөрөө ингээд юм хүмүүс ингээд судлаад ингээд янзлаарэ гэж надад хэлж байгаа байхгүй. Тэгээ би чи 12 дугаар ангисан хажуугаар нь ингээд юм хайх гэхээр ингээд бас ингээд сайн зав мав гарч ихгүй тийм үү зав бол гаргаал хайгаал утсан чи интернетээс амар их хайгаал зуршлын компани хийж байгаа. Амар их хайгаал байсан чинь хамгийн туршлагатай нь Эдүүл аян байсан 19 жилийн туршлагатай байсан тухай дээ. Тэгмэд вау за энэ компанилууд ярьж үзье. Тэгээ залгасан чинь ингээд залгаа хэлж байгаа юм л да би ингээд Солонгос руу сурах бодолтой байгаамаа. Би ингээд Солонгос руу мэдхгүй хэлний бэлтгэлээр яваа цаашдаа ингээд бакалавр сурах бодолтой байгаамаа. Яг уу ингээд гэтгсэн чинь ирээд уулзаарай гэдгсэн. Би нэг усад амьдардаг байхгүй юу би ч өөрөө усих. Тэнгууд усаас Улаанбаатар очиулсан гэж чи ёо яана гэж тал азар нөгөө 10 жилийн хувийн сургууль зурдаг гэсэн болохоор чөлөөг бол надаа айгүй их олгосон заяа. Тэгээ визний асуудлаар гээл Улаанбаатарт яваад бараа би чинь 6 7 явцсан баг шүү. Амар болоод явцсан тэгэл хичээлээ чөлөө аваад яваад. Тэгээ сургуулийнхандаа бол маш их баярлсан. Өөртөө чөлөөг бол харамгүй өгсөн. Тэгэл эхнээ одоо очиж уулзсан чинь сургуулиудыг танилцуулаад тийм намайг холоос ирж байгаа болохоор чи эцэг их банкны хуулгыг аваад ирээ. Нэг тийм ойр зургийг аваад ирээ. Ингээд тэгэхээр наваад очсон ямар тач тэгсэн чинь очоод ингэ сургуулиудаа хараад тэгсэн чинь одоо ямар тэгсэн чинь гэлдвэ за уучлаарай манайха зуршил Соншин тэгээд Конкук хоёр надад амар таалагдсан байхгүй Соншин гэдэг нь болохоор охидын сургууль тэгээд Конкук нь одоо миний сурж байгаа сургууль тэгээд ээж аваарлаа залгаал ингэ надад ингэ Соншин гээ сургууль тэгээд Конкук гээ сургууль хоёр ингэ таалагдлаа гэдгсэн чинь Соншин охидын сургууль болохоор дэмий биш үү Конкукын нэр юм шүү. Охидын сургуулиар яах юм бэ миний охин гэл. Тэгэл Конкукыг сонгоё доо гэл тэр их хэлсэн чи нийгмийн натгал төлдөг байх шаардлагатай гээд ээж аваа хоёр маань. Тийм үү манай ч хоёулаа хуваараа юм идэг хүмүүс ахгүй юу хувийн бизнестэй болохоор нийгмийн натгал тийм өндрөөр төлөхгүй
А болохоор компанийн нэр дээр ингээ багаар л төлдөг. Тэгээ бас нэг асуудал гараад ирж байгаа. Тэгэл дансны хуулгыг нь харж үзэл их ч ашиггүй. За энэ дансны хуулга нь өндөр байгаа болохоор ер нь болчих юм шиг байна. Явуулаад үзэх үү гэд. Тэгэл яг ингээ за ингээл ер нь конкурсын сонгуудыг бол бийдсэн. Одоо гинт high career астаажгүй гэд мэдээлэл ирчихэж байгаа байхгүй. Тэгээ high career-тэй асууж уулзаад тэгээ бүр эргэлзэж байгаа хоёр компани ялын сонгох вэ? Тэгээд эргэлзээ бийжсэн чинь миний ус явах цаг болчихж байгаа. Тэгээд ингээд нэг хийж бүтээсэн юмгүй ус руу буцаж байгаа байхгүй юу? Тэгээ гэрт очиод дахиад ингээд ээж автагаа ярилцаад үзснээ эцэст ээж аваар ч гэсэн ингээд за идэвхтэй лайнаар зуучлуулаа гээл. Тэгвэл би идэвхтэй лайнаар дахиад залгаж. За би ингээд ер нь танахаар зуучлуулахаар боллоо ингээд яах вэ нэ гэдэг чинь чи өөрөө ингээд өөрийн биеэр ирж гэрээ ихсэн шүү дээ. Тэгэл заавал эцэг хийж нэг юм байх хэрэгтэй. Тэгээд аавтай хамт гэрээ ихэр очиод гэрээгээ игээд бүх юм ихэлсэн байдаг юм аа. Гэтэ high career-ыг сонгоогүйгээд high career муу гэсэн үг биш. Манай ингээд энд байгаа ихэнх найзууд бас high career-ыг дуушлуулад ирсэн байдаг шүү. High career сайн байх. Тэгээд тухайд нэг би олон жилийн туршлагаас нь хараад илүү итгэсэн идэвхтэй юм байсан байхгүй. Тэгэл нөгөө ихчдэрээ дахиж очиж уулзаал бүрдүүлсэн материалууд гэвэл ээж аавын дансны урлага тэгээд нийгмийн даатгал ер нь бол төлдөг байх хэрэгтэй гэсэн. Гэхдээ яг дансны урлага амар өндөр болтгол юм шиг байлээ. Минийх бол гараад ирсэн байгаа бол. Тэгээд ер нь төлдөг байл сайн юм шиг байлээ. Тэгээд өмнө нь нөгөө нэг солонгосын виз татгалж ирсэн үг бас амар шалгаадсан. Өөр нь өөр улсын виз татгалж ирсэн үг бас амар шалгаадсан. Тэрэн дээр бас ер нь анхаарах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд ерөөс эсэпт ч өгсөн өөрийнхөө эсийг өөрийнхөө талаар тийм эсэпт ч өгсөн. Би эсийг бол айгүй сайн бичсэн. 14 хоног бичсэн заяа бүр ингэ засаал бичээл айгүй уурт. Тэгээд өөрийнхөө талаар үнэхээр ингэ бүх юмаа нээж чадсан тийм эсэ бичиж өгч чадсан байгаа би. Тэгээд өөрчн тэгээд цээж зураг инээтрээ өөрийн мэдээлэлд болгоосоо тэгээд болчихно. Уусаа хэрэгтэй. Өөрчн 12 төгссөн гэрчлэгийн гарангууд апстил гээд гэрчлэгээ захиалдаг. Гадаад хэргийн яамн дээр очиж захиалдаг. Тэр мэр яхаа тэгээд зуучлалын компаниуд нь өөрсдөө ингээд тайлбарлаа өгчдөг байхгүй. Тэгээд 30-аас 35 саяар хооронд үнэлэгдэх үйл хөдлөх барьцаалсан байгаа. Хэлний бэлтгэлээс бакалавртаа орохдоо нөгөө нэг туслаад авчдаг. Хэлний бэлтгэлтэй хугацаанд нөгөө харлахгүй гэсэн баталгааны үүднээс тийм үйл хөдлөх барьцааж авдаг юм билээ. Тэгээд дээрэс нь визэнд орохдоо $10,000 дансандаа байршуулсан. Аавын дансанд би насан туршиг байсан байхгүй юу? 17-т байсан болохоор аавын дансанд байршуулсан. Тэр мэр тэгээд бас болсон. Тэгээд хамгийн гол нь голчтун сайн байх хэрэгтэй. Тэгдүүлээс амар хөрхөн тухайд бас голчтунгийн тэтгэлэг өгчээсэн байхгүй юу? Онгоцны тикетний тэтгэлэгдээ би 500,000 төгрөг авч ирсэн. Миний голч чинь 98.6-тай байсан байхгүй юу? Тэгээд 500,000 төгрөгийн онгоцны тэтгэлэг өгсөн. Тэр бол амар гоё байсан бас. Өөрчн ээш ингээд хүүхдэд аюу асуудаг байхгүй. Ээш заавал өгөх ёстой мó гэд тийм үгүй. Ээш заавал өгөх албагүй. Өгөхгүй ч гэсэн бол өгсөн ч олон тэр хүний өөрийнх нь сонголт байхгүй. Би болохоор өгсөн гэхдээ 12 жил сурсан юм чинь бас яаж өгөхгүй байх вэ гэд өгсөн байгаа. Гэхдээ ээш нь бол ямар ч хэрэггүй. Яг гэхдээ Солонгост сурж байгаад хэрвээ шантраад Монгол буцлаа гэж бодоход ээш оноогоор сургуульд орно ш. Тийм болохоор хоёр бодолтой өгсөн ч бас зүгээр юм шиг. Гэтэ эцэгтэйгээ сайн ярилцаад өөрөө ч ингэ шантрахгүй би яг Солонгост төгслөө сурч чадна гэж байгаа бол юу нөхгүй байсан даа ч болно. Гэтэ голоос нь шантраа буцлаа гэж бодоход ядаж тэнд очиод их сургуульд орохоор л ийш онооч хэрэгтэй. Тийм байна. Тэгээд миний эсээ аль тэнцээд нэгдүгээр шатандаа эсээ тэнцээд хоёрдугаар шатандаа орсон байгаа. Тэр нь болохоор ярилцлага. Ярилцлаган дээр болохоор тэр эсээг уншаад эсэн дээр илүү ингээд юу тодруулж асуумаар байгаагаа асуудсан билээ. Би нэг 10-15 минутын ярилцлаганд орсон. Оронгууд шууд ингээд англиар юм солонгосоор өөрийгөө танилцуулгээд би ч бас англи мэдгүй юм чинь англи солонгос хэл мэдгүй юм чинь англиар өөрийгөө танилцуулаад тэгээд цаашдаа болохоор орчуулагчтайгаа ингээл харилцуул явсан. Тэгээ ер нь ингээд эцэгхийн ажлын талаар амар их тодруулж асуусан байгаа. Тэгээд дээрэс нь гэфер авсан хүүхдүүд нэг жилийн хугацаанд яг ингээд юу хийсэн талаараа амар их тодруулж асуугаад байт юм шиг байлээ. Яг ингээд миний араас орсон хүүхд юм гэсэн байхгүй тэгээд унтсан. Нэг жилийн хугацаанд нэг их зүйл хийгээгүй ч юм уу эсвэл амар үр дүнгүй өнгөрөөсөн ч юм уу тийм хүүхдүүд болохоор бас хэцүү юм билээ. Нэг жилийн хугацаанд яг ингээд ийм хийсэн, ингэж өөрийгөө хөгжүүлсэн гэдгээс ингээд амар дэлгэрэнгүй байлгах хэрэгтэй юм шиг санагцсан надаа. Тэгээд би ярилцлагандаа тэнцсэн хариугаа яг тэр өдрийнхөө орой 7 цагт авсан. Ашгүй амар хурдан гараад тэгээд 7 хоногт данс нь ирээд сургуулийн данс ирээд тэр данс руу ингээд төлбөрөө хийхсэн байгаа. Тэгээд би дотор байр болохоор сонгоогүй. Яагаад гэвэл дотор байрны дотор хоол хийж идэж болтгүйсэн. Тэгээд дээрэс нь ингээд огт танихгүй хүнтэй очингуудаа гинэ хамт амьдраад эхэлчин гэдэг чинь бас жоохон хэцүү санагдаад. Гадуур байр түрээслэхээр шийдээ дотор байр сонгоогүй.
дотор байраа сонгохоор бас ингээд төлбөр дээрээ нэмэж дотор байрны төлбөрийг явуулдаг байгаа. Тийм байна. Тэгээ өөрчн тэгээ миний виз амар нэлээд хүлээгдэж гарсан. Хүлээж нэг юм визээ аваад Солонгос руу 9 сарын 6-нд 2023 оны 9 сарын 6-нд ниссэн байгаа. Хэлээр нэвтрэхдээ 18-ыг цэвэр хүрээгүй болоос итгэмжлэг хийх хэрэгтэй юм лээ. Тэгээ бид нар мэдчлээс л даа итгэмжлэг хийж өгөх нь олдоогүй. Тэгэл аргагүй ирэхэд яваал очсон. Тэгсэн чинь намайг оруулахгүй гээд. Тэгэл би ч нөө эцгийнхээс салаад, найзтаасаа салаад уйлсан байсан ирэлчэндээ оруулахгүй гот дахиад нэмж уйлаад баахан уйлаад энд чинь намайг оруулахгүй гэлтэй нэр 17 хүрээгүй байна. 18 хүрээгүй байна гэд. Гэтэ би 10 сарын 21-нд ингээд 18 хүрчээсэн цаа. Тэгэхээр би одоо ингээд хүрчихэн штэ. Ингээд ганцхан сарын дараа бараг гэнтэрсээ. Гэтэ болдгоо маа. Гэд. Солонгос талаасаа бол зүгээр заяа. Монгол талаас л тэгээд тийм л. Тэгэн гот ашгүйдэндээс нэг амин хөрх ах гарч ирэл. Энэ охин дээр янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хариуцъя. Оруулцгаа. Гэл би бүр яа за баярлаа хаа гэл дээлгүүж орол. Тэгээ намайг тосч авах хүн байхгүй заяа. Тэгээ онгоцон нэг миний хажуу суусан ахта танилцсан. Тэсэн дээр ах ингээл яг буухт хөдөөрөнгөд миний дүү хин тосч авах вэ гэдэг. Хүн тосч авахгүй. Тэгээ чи өмнө ирж исэн юм уу гэдэг. Үгүй гэсэн чинь хүүе тэгээд яаж авах чагаа гэдгийг мэдэхгүй гэл. Тэгсэн чинь манай дүү намайг машин тэрэж авахын тэгэхээр бид хоёр чамаа хүргээд өгөх юм гот. Би чинь тухайд юу ч болов. Тэг ахаа ястаа баярлалаа гэл. Одоо ботхоор юм бол бас эрсдэлтэй л агаад дээ. Хэрвээ тэр хүн муу хүн байсан бол яах юм те. Тэгсэн айгүй сайн хүн таарсан надад азар. Тэгээд тэр ах намайг хүргэж өгсөн. Амин хөрх ах байсан. Тэгээд надаас ямар ч мөнгө аваагүй энэ ч оноос түндэ мөнгө байдаг байхгүй. Тэр хүртэл ер нь бол нэг цаг өнгөрөө цаг 30 минут лав явна. Тийм газар чинь тэр чинь бас ингэ бензин үрээд ирж байгаа штэ. Тэгсээр нэ амин хөрхэн сэтгэлтэй миний дүү зүгээр онцороорой. Ингээд зарсан зорилготой заавал хүрээрээ гэд нэг өргөж өгсөн байгаа. Тэгээ мэдхгүй чадахгүй зүйлээл ингээд ахасаа асууж байгаарэ гэд хөрхөн. Facebook хаяг маягаа өгөөд амар гой хүмүүс таарсан. Ер нь ингээд амар азтай байсан. Тэр хэлээр орохдоо ч гэсэн тэр ах байгаагүй бол намайгаар оруулахгүй. Тэгээ би чинь балрын штэ. Тэгээд энэ ахц намайг хүргэж ирэх бол би тэнд онгоцны бодлоос яаж ихтэйсэн те. Ямар автобусан цууж яаж явах ч мэдэхгүй. Тэгэл замхархал байсан махтаа ингээд бодонгот. Гой хүмүүс таарсан. Тэгээд ирээд би чинь манай найз бас яг миний надаас 2 хоног өмнө ирсэн байсан. Тэр найзынхаа ээжийнх нь найзынд 5 онсон байхгүй. Байр болж автлаа. Виз гараал ирээл бүх юм гоё олчин, амар гоё олчин л гэж одоо л байжсэн чинь сургуулаас цэнхэр үнэлгээ захиалнаа, хаягаа явуулаа гэс гээл байр гэлс яаралтай хайх шаардлагатай болоод манай найз хоёр чинь бүр 3 өдөр орой 11 хүртэл бүр баах байрайсан заяа. Үнэхээр ингээд гоё байр олдохгүй дээрээс нь нөгөө чи хэлгүй ингээл тэгэл амар хэцүү байсан юм бол арай гэж нэг байр олж аваад сургуулаас бүр 40 минутын зайтай өөртөө бол хаана яваагаа мэдэхгүй л байр хайж байгаа. Тэгэл уцаараа хайгоот сургуулаас 40 минутын зайтай гэнэ за метроор 40 минут гайгүй байна. Монголд сурч исэн бол тэг төгжрэл явна штэ тийм ээ гэл хөөхөө хоёр юм түн цавлаг төгжирчин гэж тал явчих яа энд орё гэл анх чинь тэгээд 2 саяын 420 мянган вонд 2 саяын барьцаатай 420 мянган вонны туристтэй байранд найзтайгаа хамт амьдарч эхэлсэн. Тэгээд жил 6 сар найзтайгаа хамт амьдраад манай зөөр хот руу яваад би болохоор энэ сургуультаа бакалавртаа орж үлдээд тусдаа амьдрах болсон байхгүй. Тэгээд ганцаараа амьдраад эхэлсэн чинь амар юм хэцүү байгаа. Эм орно. Тэгээд өвцөө үед айгүй хэцүү. Ингээд найзтайгаа хамт амьдрдаг манай найз жаа намайг айгүй халамжилж өгдөг байсан байхгүй юу. Хүнтэй хамтынхаа нэг давуу тал нь тэрэлтэй хоол унд хийгээд өгчин. Тэгээд ийм тань ингээд бэлдээд өгчин амар хөрхөн нэг өвцөө үед дайрж ингээд харилцсан халамжлал амар хөрхөн мэдээсээ. Тэгээ ганцаар олцоо намайг өгтөйг халамжилж өгөх хүн байхгүй болохоор ямар ч өвдөг хэрэггүй болчихж байгаа. Тэгээ ерөн гадаад дэдэг найзууд үзчихвэл бие сайн бодоорой. Ер нь ингээд янз бүрийн асуудлууд зөндөө гарч ирж байгаа хичээл номон дээрс бол мөнгө төгрөгөн дээр ч юм уу тэр асуудлууд бол ингээд яаж ийж шийдэгддэг те хичээл одоо тэгээд ядаж мөнгө архиулах боломжтой. Эсвэл за яах юм уу гарлаа гэж бодгээд яа тэтгэлгүй л болж байгаа. Тэгэл тийм болохоор мөнгөний асуудал ч гэсэн ер нь шийдэгдэн штэ. Эрүүл хязгаараа эрүүл мэндээ сайн бодцоогоорой. Ер нь найл болох ингээд сурангаа ажилтдаг бол нэмэлт витаминууд сайн ууж байгаарай, нойроо сайн авч байгаарай гэж захий та. Тэгээ цаашдаа болохоор би их сургууль яаж орсон талаараа ер нь Конкогийнхаа их сургуульд орсон л да би хэлний бэлтгэл 1 жил 6 сар сураад тэгээд яг Конкогт орсон байгаа. Тэгээд яаж орсон талаараа тэгээд дээрэс нь Солонгод 2 жил амьдрах хугацаанд ямар байсан талаараа ямар ажил хийж үтсэн талаараа олон бичлэгүүд оруулнаа. Ийм бичлэг маань хуурт болох гээд байгаа болохоор би нэлээд уршаа ярьчлаа уучлаарай. Тэгээд хүртэл үтсэн бол баярлалаа. Тэгээд ийм бичлэг одоо ингэ дуусгая да.
Баяртай хүртэл үзсэн бүгдэнд нь баярлалаа. Subscribe дараарай. Like дараарай манайхаа. Баяртай.